Санаанаас гардаггүй сайхан дурсамж гэж байдаг. За мөн саяхандаа бид анхныхаа олимпийн аваргыг тосч аваад оройжонго баярлж ижлээ. Тэр өдөр би гадуур ажилдаа явж байгаад спортын төв ордны хажуудлын жижигхэн түүцний цонхоор Төвшин баяр аваргынхаа барилдааныг харж хагартлаа баярлж ижлээ. Оройн талбай дүүрэн хүмүүс цуглчихсан. Баярлах нь баярлж, төрийн тэргүүн түшээд нь хүртэл дуулах нь дуулж байсныг би тодхон санаж байна. 2016 оны зуны олимпиад бид Риогийн тэнгэр эвээх баха. Бид бүхэн тогоочтойгоо явж байгаа. Анх удаага ийм олон хүний бүрэлдэхүүнтэй олимпиад явж байна гэх зэрэгээр ярилцж байсан. Үзэгч олон ч гэсэн ийм сэтгэлээр үзсэн. Ялагдахт нь хамтдаа гонж, ялахт нь баярлан хөөрч, шүнжэнгөө нойртой нойргүй олимпиад байгаа тамирчдыгаа сэтгэл зүрхээрээ дэмжиж суусан. Эртэгт нь харуулсч, бэлтгэл муутай байныг хатуухан шөмжлөөдч авсан. Гэхдээ энэ жилийн наадамд хэнийг ч танихгүй, хинч таамаглаагүй битүү мөрд гарч ирсэн нь биднийгээ бас баярлуулаад амьдсан. 2020 оны олимпийн найдвар хэн байх вэ? Наран ургах зүгийн тэнгэр дор хэнийг хэн нь төрийнхөө далбайг мандуулах вэ? Монголчууд бид тамирчдаа ялагдсныхан дараа шүүмжлэх ус. Ялсныхан дараа дэмжих биш. Өнөөдрөөс хэрхэн яаж дэмжих вэ? Тамирчдын хувьд бол гол ер нь проблем бол хүнсний асуудал байдаг. Эрүүл хоол хүнс маань хүний биед маш амархан шингэж, маш илчлэг, энергитэй тижээлэг зүйлийг өгөөж дахиж эргэж амархан шингэж ингэж байдгаараа эрүүл хоол хүнс тамирчдад үнэхээр хэрэгтэй байдаг. Тийм ээ. Тамирчин хүний эрүүл мэндэд, эрүүл хүнс, эрүүл зүй хооллолт маш чухал асуудал. Энэ ч утгаараа Слава брэнд яг одооноос эхэлж 4 жилийн хугацаанд тамирчдтайгаа нягт хамтран ажиллаж 2020 оны Токиогийн олимпиад оролцох 20 тамирчны хүнсний хэрэгцээг хангахарлаа. Ер нь одоо манай тамирчид бай, бусад одоо энэ биеийн одоо хөдөлмөр хийж дасгал хийж байгаа бэлтгэл сургалт хийж байгаа хүмүүс бол янз бүрийн одоо хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхдээ асууж байдаг. Ер нь тэгээд энэ будааны төрлүүдээс ямар одоо юм хэрэглэдэг юм гэхлээр энэ Слава удааг одоо манай энгийн хүмүүс ч гэсэн их хэрэглэж байгаа. Тамирчид бас хэрэглэдэг юм хэрэглээндээ хэрэглэж зурцсан байгаа. Ер нь бол харьцангуй олимпиад туслыг хүмүүс тайвшрах хэтрхий амралтын байдалд орсон байна. Гэхдээ бидний хувьд бол дараагийн Токио 2020 олимпиадаас медаль авах зорилготой бэлтэж байгаа учраас бэлтгэлдээ бол орцсон байж байгаа. Дараагийн олимпийн цикл дөнгөж эхэлж байхад бидрийг тамирчдыг маань бас сэтгэл зүрхээрээ бас бүх зүйлээр дэмжиж ажиллаж байгаа Слава брендийн хамт олондоо бас баярлалаа гэж хэлмээр байна. 2020 оны Токио олимпиад хүртэл Шигшээгийн тамирчин бидэнтэй Слава брэнд хамтарч ажиллах болсонд тамирчин бидний хувьд маш их баяртай байна. Монголын Шигшээгийн тамирчдыг 2020 он Токиогийн олимпиад хүртэл хамтарч ажиллаж байгаад маш их миний зүгээс бол маш их баяртай байна. Нэг олимпиад дуусаад дараагийн олимпиад эхэлдэг гэдэг үүднээс тамирчдаа бүр эхнээс нь дэмжиж ингэж оролцож байгаад нь Слава брендийн хамт олондоо үнэхээр их талархаж байна. Тамирчны хувьд гэлтгүй энгийн хүмүүсийн хувьд ч гэсэн эрүүл хоолт маш их хэрэгтэй, маш их чухал байдаг. Тэгээд бидэнтэй 2020 оны олимпиад хүртэл Слава брэнд хамтарч ажиллаж байгаад маш их баяртай байна. 4 жилийн хугацаанд дэмжихээр болсон Слава брэндийн хамт олондоо баярлалаа гэж хэлье. Улс бүрийн ховорхон 93 наадамтай, уян гэгшгэн хосолсон уртын сайхан дуутай, уул усан тэгшгэн Эрдэнэсийн баян ордтой, улас зон цайлган эвийн халуун сэтгэлтэй. Цэлгэрхэн талан малайж, цэцгийн хүрээлэн алгасан цэнхэр тэнгэрийн орноо магтан дуулж явах гэж морин хуур хэмбэн гэгшигтэй Монгол газар төрсөн юм бид. Бид бүгд ялна. Токио 2020 олимпиад оролцох нийт тамирчидаа амжилт хүсье. Бид чаднаа. Слава брэндтэй хамтдаа